Өдөр одоо Алтан цомын сүүлийн тойргийн барилдааны 7 дугаар тойргийн барилдаанаа хийлээ. Тэгэхэд сайхан ус багийн хамт олон байна. Бэлтгэл сургуульд сайн байгаа. Одоо 7 тойрог өрөлдөж 5 ялалт 2 ялалталтайгаар шигшээ 4 багийн одоо нэгээр тодорч байгаа та баяртай байна. Тэгээд одоо багийнхан байна. Маш их хэцэл зүтгэл гаргаж энэ Алтан цомдоо бас ачаал бүгдлөгөөд бүгд нэгдмэл байдалтай бэлтгэл сургуульдаа сайн хийсэн. Тэгээ одоо ямар ч ихний даваагаа давсан шигшээ 4 рүү одоо орсон. Тэгээд одоо дараагийн финалийн төлөө одоо хичээж бүгдээрээ одоо хөдөлмөрлж одоо ямар алдаа оноо вэ тэрийгэ засаж ямар багтаа таарах нь тэр багийнхаа одоо эсрэг ямар тактик боловсруулах нь одоо тэгж ажиллаж барилдан дараагс бодолтой байна та. За ер нь энэ төр их юм байхгүй бас чансаа өндөр бөхчүүд энэ 7 багт ингээ хуваагдсан тий. Тэгээ одоо энэ багууд дотроос бас хин бэлтгэл сургуульд нь сайн хин одоо Азийн дотоо байсан багууд одоо ингээд ялд байгуулад бусдыгаа хашуучлаа шигшээ 4 рүү орж байгаа гэж ойлгож байгаа. Тэгээ одоо өвлжөнгөө бэлтгэл намраас хойш бэлтгэл сургуультай хийгээд өвлжөнгөө заал тамхины барилдаанд одоо тогтмол сайн барилдсан бөхчүүд наадамчууд одоо сайн ирсэн байна. Тэгээ хүмүүсийн бэлтгэл одоо маш одоо өндөр хоромтой байгаа. Энэ цаг үед бас ингээд өрсөлдөлтөөнтэй өнөхөр одоо гал гарсан барилдаанууд бас сайхан гарч ирээ. Тэгээд энэ сайхан барилдаан жишээлбэл одоо сая одоо Апо 2 багийн хооронд одоо хин ялсан одоо 4 рүү орно. Ялагдсан одоо тэгэхэд бас молторж явах шиг тийм л хариуцлагатай барилдаанууд гарч ийн. Тэгээд одоо шигшээ 4 рүү орсных одоо дэмжигчтэй хамаг Монгол багийнхаа одоо итгэл хүлээлгэж байгаа итгэлийг алдахгүй тулд бэлтгэлээ сайн хийж одоо багийнхаа хамт олонтой ялд байгуулнуудаа Алтан цом өргөхийн төлөө хичээнэ.